Оройн үзэгчдээ сайн сайхны бэлтгүүрүүд голлолизм маань ил тод ярилцлага эхлэхэд бэлэн болоод байна. За бид бүхэн өнөөдөр ямар сэдвийг хүндээ авч шууд ярилцлагаа өрнүүлэх вэ гэхээр за наадмын удахгүй үндэсний наадам болох гэж байгаа. Энтэй холбогдуулан за их бүтээн байгуулалт ихэлсэн байгаа. За үүнтэй холбогдуулаад за Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны товчлолт хариуцсан ахлах мэрэгжилтэн за од жаргалыг бол өргөн оролцуулсан байгаа. За танд энэ орой мэндийг хүргэе. За баярлалаа. Өөрчлөлт сүүний өдрийн орой мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгэхээр тун удахгүй бас үндэсний баяр наадам болох гэж байна. Тэгээд за захирагчийн албанаас бол нийслэлээс одоо баяр наадмыг хийхийн тулд яг ямар ажлыг одоо зохион байгуулад байна вэ? За ерөнхийдөө үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс маань байгуулагдсан байгаа. Нийслэлдээс улсч байгуулагдсан байгаа. За нийслэлийн үндэсний баяр наадмын комиссыг бол Тодорхой тамгын газрын дарга гэрэлжүүндээр гахалж ажиллаж байгаа. За тогтчил бүтээн байгуулалт, за зам гүүр засвар, за мөн наадам болох 3 хэсэг байгаа. Бүх барилдах стадион, за сур харваа, морин уралдааны барай, одоо хөдлөө удагт барилдах. Энэ хэсэг газрууд бүгдэнд нь одоо тогтчлтын ажлууд болон бүтээн байгуулалт эд ажлууд эхэлж байна. Тэгэхээр ажлын бол явц байдал бол 50-аас дээш хувьтай орсон байгаа. Ямар ч хэсэн иргэдийг бол одоо аятаа тухта наадах, бололцоог цэвэр цэмцгэр наадах, цэмцгэр Монгол наадмыг л одоо эхлүүлэхийг бид зорилгоо болгож ажиллаж байна. Энэ жилийн хувьд яг ямар ажлуудыг бас за шинжил за өмнөх жилүүдээс бол онцлогтой давуу талтайг нь бас хүүд болоо тэгээ Монгол наадмын төв болгоно гэсэн одоо бас зүйлийг бас олон танилцуулаад байгаа тийм ээ. Тэгэхээр энэ талаар бас дурдж хэлэхгүй юу? За мөн түүнчлэн за наадамлах одоо наадамчдаа зориулсан үйлчлэгээ болон за бусад зүйлүүдийг яг хэрхэн зохицуулж өгсөн байгаа юм бэ? За яг өнгөрсөн жилүүдийн туршлагаас үзэхэд энэ төв цэнгэлдэх иргэн тойрон болон хөөдлөө одоо сур харвааны иргэн тойронд худалдаа үйлчлэгээ маань нэг дор бөөгнөрч гисэн. Ерөөсөө зах нөгөөдөр ч гэсэн ийм дүр зураг ажиглагддаг байсан. За бид нар энэ жилээс эхлээд ерөөсөө гудамж зам дагуу яг төв талбайн хэсэг рүү орохгүйгээр тэндээ бол иргэд нааддаг бөхөө харах хүмүүс нь хараа, сур харваагийн хүмүүсийг хараад чөлөөтэй явах боломжтой болох. За төв зам дагуу болон шорон зурус хэсэгт нь бид нар бол одоо хэсэг майхнуудыг барьж өгөөд нийт эзэмшийн замд дагуу худалдаа өгшин гаргах ийм зорилготой ажиллаж байгаа. Мөн морь барааны газарт ч гэсэн 361 дэх гарам төмөр замын гармаас наашаа төвд одоо морь барааны газар руугаа нийт 9 орчим км автозамыг барьж байгаа. 9 орчим км автозамынхаа хоёр талаар ерөөсөө бид нар бас худалдаагаа байрлуулах ийм зарчмаар явж байгаа. Нэг дор хитрхи худалдаа төвлөрчгөөд тэнд хүн амын төвлөрөл ихсчдэг. За тэгээ хаана ямар зохион байгуулалт болж байгаа юм, урлаг соёлын спорт наадам үзүүр үйлчлэг нь хаана ямар зохион байгуулалт явж байгааг нь ерөөсөө ойлгомжгүй байдаг. Тэгэхээр ерөөсөө бид энэ 2013 оны наадмаас эхлээд 14, 15 онуудын наадмыг бодолцоод хөөдлөө одогт нэг дор 93 наадмаа зэрэг зохион байгуулдаг болёо. Одоо ингээд ерөнхийдөө бидний өнгөрсөн жилүүд бол төв цэнгэлдэхтэй морио бөхөө барилд болчдөг. За хажуухан талд нь сур харваагаа бас нэг өөрөө объект хийчдэг. За тэгээд хөөдлөө одоогийн Улаанбаатар хотоос баруун тийш нийт 35 км газрын цаана морь уралд болчдөг. Ингэхээр наадамчд маань бас хүндрэл учирж байна. 93 наадмаа нэг сайхан үзчих болдгоо. Заавал нэгэндээ нь очиж үзэхээр нөгөө хоёроо орхидог. Ийм нэг таалал байгаа учраас бид 2014 оны наадмыг Монгол наадам цогцлборыг шинээр бүтээн байгуулалтын ажлыг хийгээд за тэндээ 93 наадмаа зэрэг зохион байгуулдаг. За нэг дор цугларсан хүмүүс маань 3 наадмынхаа аль хэсгийг ч үзчих боломжтой. Яагаад гэвэл энэ хөөдлөгөөдгийн дэнж маань өөрөө 4800 га талбайтай байгаа. Тэгэхээр энэ бүтээн байгуулалтын ажил маань нийт 900 га талбайд өрнөх юм байна. Тэгэхээр л ерөөсөө тэнд очдог жил бүрийн наадж очдог хүмүүсийн маань одоо аятаа тухтаа үзүр үйлчлэгээ үдчдэг. За наадмынхаа уушрыг сайхан амсчдаг. Гэр бүлтэйгээ сайхан салхин гараад нэг нүдэ баясгачдаг тийм ээ. Сайхан дуртай бөхөөд юмчдаг. Харж явдаг морио бас нэг хараад авчдаг. Иймэрхүү наадмыг бид дараачлаас зохион байгуулах гэж одоо урьдчилан 2013 оны бүтээн байгуулалт ажлыг эхэлж байна. Энэ ажлын эхлэл маань ч гэсэн их сайхан тавигдж эхэлж байгаа. Иргэд маань ч гэсэн сайн хүлээж авч байгаа. Төр засгаас ч сайн дэмжиж байгаа. Хөргөн санхүүгэн ч гэсэн хангалттай өгж байгаа учраас цаашдаа ажиллах бүтээн байгуулалтын хийж байгаа урам зоригтой хүмүүс маань ажилдаа хандж ажиллаж байгаамаа. Тэглэх яах вэ? Тэгэхээр энэ жилийн хувьд төв цэнгэлдэх хүрээлэн одоо яг нийслэлээсээ ямар ажлыг бас засварыг хийх вэ? За жил болгон бас урсгал засварыг бол хийдэг шүү дээ.
За төв цэнгэлт хүрээлэн маань өөрөө 51% нь хувийн эзэмшил байдаг. 49% нь нийслэл байдаг. Тэгэхээр ер нь цаашдаа бид энэ хуудлын одогт байрлуулад 1 дор 2-3 наадмаа зохион байгуулъя гэдэг маань ч гэсэн энэс үүдэлтэй байгаа юм. За нийслэл 1-р 49% гэдэг чинь бага хувийн эзэмшиж байгаа. Хувийн хвшил 51% байна гэдэг чинь бид тийшээгээ нийслэлээс улсын төсвөөс мөнгө гаргаад жил бүр засварлаад ингээд яваад ахын зүг үү эсвэл иргэдийн тухтай орчин бүрдүүлээд 1 дор одоо сайхан наадад цэнгэх бололцоог нь бүрдүүлсэн дээр үдгийг л ард иргэдээс асуугаад ерөнхийдөө хуудлын одогт маань ер нь тохиромжтой юм аа. 1-р тийшээгээ баруун зүгийн аймаг руу хөдөлсөн авто замын чиглэл хатуу уучлалтай зам байна. За дээрэс нь төмөр зам буюу вагоноор үйлчилж болж байна. Вагоноор үйлчлээд энэ 61-ийн гарам дээр буухад автобусаар бид нар богино рейсээр одоо наадамч олно. Одоо богино рейсээр зөөх боломжтой. За хувийн тэрэгтэйгээ очиж байгаа хүмүүс нь баруун зүг рүү хөдөлж байгаа энэ автоос 10-35 км очиод сайхан хувийн тэрэгтэйгээ очиод майхан саваа бариад хөөгч шуугтайгаа сайхан наадах боломжтой. Ерөөсөө л тал бүрийн бололцоог нь харж иж энэ хөөдлөө одог гэдэг газрыг бид нар сонгоод байгаа. Тэгээд ч ер нь эрт дээр үесээ энэ дан шиг наадмуудыг энэ хүндий зохион байгуулдаг байсан гэдэг түүхэн их сурвалжаас үзсэн ч гэсэн энэ талбай маань бас их өр өгөөчтөө наадамч ойлоо олноо бас нэг баясгаа цэнгүүлждэг хур бороогооц саятайхан сайхан хайрлждаг ийм хөндөө учраас л энэ хөндөдөө зохион байгуулалтын ажлыг хийж ажиллая гэсэн төлөвлөгөөтэйгээр л ажиллаж байна л да. Тэгэхээр бас нэгэн зүйлийг бол авто зам гэж энэ за хуудлын 61 худагт бол 8.5 км ам замын ажил эхэлсэн байгаа гэж хэлсэн тийм үү. Тэгэхээр энэ дээр бас дагалдаад за зам дагаж хөгжил гэж ярьдаг шүү дээ. Бусад зүйлүүд бас тусгагдсан байх хэрэгтэй хаа. За нийтийн дээвэр худалдаа үйлчилгээ, хог за бие засах газрууд гэх мэтчлэн иж бүрэнгээр нь одоо яг тэн дээр зохицлох хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгэхээр энэ жилийн хувьд одоо яг ямар зүйлүүдийг бас тусгаж өгсөн байна. За нийтийн дээвэр үйлчилгээний бас иргэдтэй бас үйлчлэн гэж шүү дээ. Тийм. Мэдээж асуух зүйлтэй асуулт л та. Тэгэхээр энд нийт 500 гаруй мянган иргэд хөдлөө одогт очиж нааддаг байна. За дээрэс нь 10,000 гаруй, за 20,000 орчим машин техник ерөөсөө зэрэг нэг доор цуглардаг байна. Тэгэхээр энэ олон хүмүүсийн хэрэгцээ гэдэг маань маш их том хэрэгцээ байгаа. За тэгэхээр тийм учраас бид нар наадмын зохицолбор барьж байгаа ажлын хүрээнд 8.9 км авто замынхаа хүрээнд явган замын асуудлыг шийдээд өгч. За мөн гэрэлтүүлгийн шийдээд өгч. Магадгүй наад цараагаад орой болоод гэртээ харах гэтэл харанхуй шин болчдөг. Хаагуур яаж явахаа мэдэхгүй те. Тэгэхээр тэр болгоны жисэн явган замаар иж бүрэн шийдэж өгөөд явган замынх нь одоо нам гэрлийг нь хийгээд өгч. Тэгэхээр иргэд маань хаана яаж ямар зохион байгуулалтаар буцаад машин техник рүү очих вэ? Эсвэл буцаад яаж нийтийн тээвэртээ сууж, богоондоо сууж гэртээ харах уу гэдэг асуудлууд маань тодорхой болчихж байгаа. За тэгээд урд жилүүдийнхийг ажиллаад байхад заа нэг хідэн модон жорлон байдаг тий. Заа нэг контейнер 2.0 байдаг. Энэ маань нэг хүрэлцээ муута. Иргэд маань тэгээд тэргээр бараг 20-30-40-өөр ингээд очрлоо зогсчихсон байдаг. За тийм учраас энэ жилээс наадмын талбайд нийтдээ 26 шиг контейнер 0 тавихаар болж байгаа. За дээрэс нь отогчлтын газарт бидний одоо нийслэлийн нөөцөд 60 орчим ширхэг био жорлон байдаг. Энийгээ чсэн төв стадионынхаа гадна тал болон одоо хөдөл одогт байрлуулах ажиллах юм байна. За дээрээс нь 240 литрийн багтаамжтай хогийн савыг нийтдээ 200 ширхгийг байрлуулах юм байна. Энэ маань бас зөөврийн гэдгээр утгатай. Хогоо тээвэрлээд одоо тухайн бүс нутгийн хог тээвэрлэгч компани машин техник төлөөлөж хогоо авах ийм бололцоо бүрдэж байгаа юм. За дээрээс нь наадамч олон гээд морь орж ирэхээр 6 насны морь үзэх гээд ялангуяа соёлонгийн насны морин дээр ерөөсөө баг бие биенийхээ дээгүүр гიშгэ гарах нь холбол морь үздэг гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг халах үүднээс морь барааны газарт нийтдээ 3,000 хүний суудлын зөөврийн суудлыг байршуулж байгаа. Үндсэндээ бол ийм жоохон налуу. За тэгээд эхний игнэндэн суусах хүн арай доор намаас үзнэ. Дараагийн игнээс ингээд дээшээ шатсан байдлаар дээшээ. Тэгэхээр ерөөсөө тэр сандал дээр суусан бүх иргэд ард иргэд одоо наадамч олон маань ямар морь хэний тод манлаа вэч морь орж ирж байна гэдгийг ерөөсөө л нүдний өмнө алган дээр тавьсан мэтэл харах боломжтой болж байгаа юм. Тэгэхээр 3,000 суудлага гэдэг маань харьцангуй наадамч олны хувьд хүрэлцээ муутай юм шиг боловч нэг үе бодвол бас ийм суудал тавиад өгч байгаа бас цаашаалтай. Тэгэхээр цаашдаа ч энэ дараагийн жилүүдэд энэ зөөврийн их хөгждөг зөөгөөд аваа явчих боломжтой энэ сандлуудыг чинь нэмж тавих бид нар бодлох төлөвтэй байгаа. Тэгэхээр цаашдаа жисэн 3,000 гэлтгөө цаашаа 10, 20, 30, 40 мянга гээд ерөнхийдөө наадамч олныгаа морь барааны газар морио сайхан зэлгэр талбайтал үүсэх юм бололцоог нөхцөлийг л бид нар хангаж ажиллахын хүрээнд одоо ажиллаж байна.
Хэлбэг яг. За тэгэхээр сайн сайхны бэлтгүүрүүд олон телевизэн шүүл тодууд шууд ярилцлага хэсэг хугацааны цар сурчлагын дараа үргэлжлэх хүрэх болно. За ил тод ярилцлага маань та бүхэнд өргөжлөн хүрч байна. Тэгэхээр бид нар бол өнөөдөр за наадмын их бүтээн байгуулалтын талаар үзэгч та бүхэнд бас мэдээллийг бол хүргэж байна. Тэгэхээр үндэсний баяр наадмаар иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд бас ямар зүйлүүдийг оруулж өгсөн байна. За иргэд яг ямар зүйл дээр за зарим тохиолдолд бас осол гэмтэл гарах тийм тохиолдлууд бол үндэсний баяр наадмаар байдаг шүү дээ. Энэ талаар бас. За тэгэхээр хөөдлөө удагт 10, 11, 12-ны өдрүүд наадам зохион байгуулагдаад за 13-ны өдөрт уяачтын наадам гэдэг үндсэндээ 4 өдөр тэнд хүндийд наадчихж байгаа юм л да. За тэгэхээр энэ нааданд одоо маш олон иргэд Улаанбаатар хотоос тийш баруун зүг түвшээ зөвгөлсөн хөдөлгөөн 500 орчим мянган хүний хөдөлгөөн өрнөдөг гэж судалгаа гарсан байна. За тэгэхээр энэ 500 мянган хүн одоо бас эрүүл аюулгүй наадах ямар бололцоо нөхцөлийг бид нар одоо зохион байгуулалтаар хийж байна гэхээр нийслэлийн цагдаагийн ерөнхий газартайгаа бас хамтраад эргүүлийн хамгаалтыг гаргаж байна. За дээрэс нь ерөнхийдөө наадмын одоо хөдлөлтийн хүндийг одоо камержуулах ажил бас хийгдэж төлөвлөгөөтэй явж байгаа. За энэ камержуулалт нь маань 24 цагийн хугацаанд бас бичлэг хийх. За тэгээ архивлж хадгалах. Хэрвээ магадгүй гэмт хэрэг зөрчил гарсан тохиолдолд тэрийг архивлуулж одоо үнэн зөв маргааныг шийдвэрлэх бас нэг үнэн бодит асуудал болж байгаа юм. Тэгэхээр энэ тал дээр бас одоо магадгүй 10-нд очиод даагны уралдаан үзчихээ тэндээ майхан саваа бариад 11-ний өглөө дахиад наадмаа үзнэ гэсэн хүмүүс ч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ наадмыг болох талбайг одоо бид нар энд зурагжуулаад энэ одоо улаан бүс дотор бол ерөөсөө одоо гадна дотны одоо уяачч гэдэг юм хөдөө орнотоос ирж байгаа уяачтын отгийг байрлуулахгүй. Одоо энэ гал гэж нэг аймгийн галууд дээрээ суучдаг шүү дээ. Тэгэхээр энэ дуртай хаа сайг бол ерөөсөө морьтой хүмүүс дахилдаад л согтуу галзууж мэддэхгүй ташуурдаал ерөөсөө эвгүй байдаг тийм ээ. Иргэд маань ч тэрнээс бас айд сүрддэг. Энэ асуудлыг бол бас эргүүлийн хамгаалалттайгаа хамтарч камержуулалтын ажлыг хийж бас нэг мөр таслан зогсоох ажлыг хийж байгаа. Тэгэхээр миний түрүүний заас энэ улаан шугам дотор бол ерөөсөө аймгийн нийлж галаараа буудаг асуудлыг зогсоож байгаа. Ерөөсөө энэ улаан шугамаас гадуур одоо хуучин бол бид нар бол энэ 7-8 жил галаараа суугаад морио уяад уралдуулаад ингээд явцсан юм а энийг галаа өгөхгүй ч гэдэг ийм асуудал бас гарч магадгүй. Тэгэхээр ерөөсөө л наадамч олно хүндэтгээд тэр 500 мянган хүнийг хүндэтгээд одоо галаа бас нэг өөр газар тохиомжтой газар нь байршуулад за дээрэс нь одоо наадамч олныгоо хүндэтгээд бас тэр дундуур хитрхи одоо хурдтай морьтой явдагчгүй гэдэг юм уу айраг цагаа тэгээ зүү боловсон хэрэглээд ингээд сайхан наадах юм бол ерөөсөө эрүүл аюулгүй за дээрээс нь тэр 500 мянган хүн маань ч гэсэн өөртөө дор бүрний анхаарал сэрэмжтэй хаанаас хүй хай нялхнот хүүхдээ явж байгаа бол гар хөлөөс нь хөтлөөд ингээл ерөөхдөө эзэн болоод одоо наадмынхаа эзэн маркаар л одоо наадамлах хэрэгтэй байна л да. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө биетэй шаардлага тавья өөрсдөө ч гэсэн ухамсартай наадцгаая. Наадам гэхэрэл хин хиндэ хариуцлахгүй тий хаа хамаагүй хоогоо хайдаг хаа хамаагүй бие застдаг ийм асуудал байхгүй бай тий. Тэгэхээр энийг бол ерөөдөө ийм камержуулалтын асуудлаар шийдвэрлэж байгаа. Зөв шийдэл байна л да. За мөн дуунчлан бас үндэсний баяр наадам гэж бодвол хүмүүс бол худалдан авалт хийн үйлчлэгээ эрхлэн тийм ээ. Тэгэхээр худалдан авалт үйлчлэгээ эрхэлж одоо эрхлэх энэ байгууллагуудын зөвшөөрлийг хаанаас өгөх вэ? За нийт хэдэн байгууллага энд одоо худалдаа үйлчлэгээ эрхлэх одоо энэ зөвшөөрлийг олгох юм бэ? За тэгэхээр төв цэнгэлт хүрээлэнд бол сонгон архын дүүргээс бусад дүүргүүд маань гардаг. За бусад дүүргүүд маань тэгэхээр төвийн одоо сонгон архын дүүргийн 5 дүүрэг маань гараад худалдаа үйлчлэгээ асар майхнаа бариад одоо наадамч олно хуушуураар дайлаад за тэгээд ерөөсөө бараа үйлчлэгээ бас бусад борлуул зарах рекламдах ийм ажил маань зохион байгуулагддаг. За хөөдлөө удагт бол сонгон архын дүүргээс тусгай зөвшөөрлийг олгож нийтдээ 250 гэрт одоо хуушуур борлуулах бусад худалдаа үйлчлэгээ хийх зөвшөөрлийг олгодог юм байна. Тэгэхээр энийг чийсэн бас нийслэлийн зарчмын ажлын албаны хүн судалгаа үйлчлэгийн хэлтсээс хяналтыг тавьж эрүүл ахуй шаардлагаас нь одоо хоол хүнсээр хангаж чадж гэнэ үү дээрээс нь мэрэгжлийн хяналтайгаа хамт одоо лабораторийн шинжилгээ өдөр болгоны авч байгаа хоолны дээжийг нь үзэж үнэхээр зүү зохистой эрүүл ахуй орчин талаасаа тийм ээ дор бүрнээ малгайгаа өмссөн байна уу халаадаа өмссөн байна уу хормогчоо зүүсэн байна уу за тэгээд муудсан махаар хийхгүй байх ёстой гурилаа дор бүрэн зураад шинэ одоо бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчлэх ёстой гэдэг энэ бүх
одоо зарчмын шаардлагуудыг зохицын ажлын албаны хүн судалгааны үйлчлэгийн хэлтс болон нийслэлийн мэргэжлийн ялтаас хамтарсан зохион байгуулалтаар шалгалт хийдэг юм байна. За энд маань ч дүүрэг хамтарч оролцсон. За хамтарч оролцохдоо бас аж ахуй нэгж байгууллагууд маань дор бүрнээ ухамсартай иргэдийнхаа одоо эрүүл ахуй талаас нь хортой хоол одоо удааш муудсан хүнс бараага бүтээгдэхүүнээр үйлчлэхгүй байх юм дор бүрний бас нэг юм цензур байх ёстой юм байгаа юм л та. Тэгэхээр энэ дээр бол наадамч олныгаа бас хүндэтгээд тэр одоо маш олон хүн л одоо наадамд ирнэ штэ. Тэгээд нэлх найтай хүүхд гид дотоод муутай хүүхд хоол хүнс авч өгөн за гидсэн нэгрүүл хин хариуцлага хүлээх үү гэдэг ийм л асуудал байгаа юм л та. Тэгэхээр энэ дээр тэр худалдаа үйлчлэг гарч байгаа иргэдэд бас анхааруулж хэлэхэд сайн чанарын бүтээгдэхүүн хугацаа хэтрээгүй за тэгээд шинэ бараа бүтээгдэхүүнээр л үйлчлэрээ гэдгийг л наадам болохоос өмнө анхааруулж хэлье. Тэгэхээр энэ дээр ч гэсэн дор бүр ухамсартай. Тэгээд ер нь бас л жил болгон наадмын талбайд оролцоод одоо гарччихсан ямар одоо бараа бүтээгдэхүүнээр оролцох уу, хуушурыг яаж хийх ёстой вэ гэдгийг л ерөөсөө дээд зэрэг мэдэрсэн байгууллагууд байдаг юм л да. Тэгэхээр энэ дээр бол одоо эмзэглэхгүй байна. Ямар ч хэлсэн сайхан наадах болтугай л гэж одоо хүсье да тий. Тэгэлгүй яг. Тэгэхээр бас жилийн жилд бас нэг яригддаг зүйл бол за автомашины зогсоол байдаг шүү дээ. Тэгэхээр энэ жилийн хувьд автомашины зогсоолыг бас хэрхэн шийдэж өгсөн. За хүүд олон хуудагт бас болж байгаа наадамлах хүмүүсийн тийм ээ автомашины зогсоолыг бас хэрхэн шийдэж өгж байгаа юм бэ? За тэгэхээр үндсэндээ авто зогсоолын асуудал хоёр газар шийдэг шүү дээ. Төв цэнгэлтэх иргэн тойрон, за хүүдлээ одогт гэсэн. За төв цэнгэлтэх иргэн тойронд одоо бид өмнө нь бол Сурага Монгол гэж одоо Японы компани эзэмшилт байдаг энэ газар дээр бол өнгөрсөн жил замын хойд урт талдаа машина зогсоолох хийж ажиллаж ирсэн. За энэ жил бол замын хойд хэсэгтээ барилгын ажил өрнөж байгаа учраас замын урдлын хэсгийн зогсоолыг одоо талбайг бид нар зогсоол болгож ашиглаж байгаа. За тэгэхээр нэг хэсэг талбай маань байхгүй болчихж байгаа учраас цаашаагаа хөгжлүүлээд Дүнжин гаруй худалдааны төвийн талбайг бид нар ашиглаж зогсоол болгож байгаа. За тэгээд Дүнжин гаруй худалдааны төвөөс төв цэнгэлт рүүгээ бас богино нэрээсээр одоо автобусаар тээвэрлэх, наадамч олно тээвэрлэх ийм ажлыг зохион байгуулж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө наадамчид маань ч гэсэн уур бохимдлгүй, нэрвгүй сайхан тэндээ машинаа байршуулчаад тэр зориултын нийтийн тээвэртэн суугаад одоо стадионынхаа гадаа ирээд сайхан наадмаа үзээд ингэх боломжтой байгаа. За дээрэс нь хүүдлээ худагт одоо нийтдээ 7400 орчим машины одоо зогсоолыг бас бэлдэж байгаа. За энэ зогсоолыг бол битүү хатуу хувцалтай болох үүднээс эко автонг бид доогуур нь дэвсэж өгч байгаа. Эко автон гэдэг маань өөрөө одоо газрыг амьсгалуулах боломжтой. Яагаад эко автон гэж хэлж байгаа вэ гэхээр газар дэшегээ амьсгалах боломжтой. За дээрэс нь зүлэг ногоо ургах боломжтой ийм автон байдгийг. Тэгээ энэ эко автонг ашиглаад нийтдээ 7400 машины зогсоолыг бид нар бэлдэж байгаа. За энэ 7600 машин бол эхний ээлжинд бол хангалттай. За тэгээд ингээд ерөөхдөө бас бидний нэг замын цайтагийн чиглүүлж өгж байгаа зам бүсрүүл одоо машин техникүүд маань орж машин дээр байршуулж ажиллана шүү дээ. Зогсоолт наадамд оролцсон. Тэгэхээр л ерөөхдөө замын цайтагийнхныгаа бас хүндэтгээд наадамч олныхоо ч гэсэн замын цайтаар маань хүндэтгээд эвтэй найртаа сайхан 3-4 өдөр сайхан наадад өнгөрөх байхаа гэж найдаж байна. Тэглэх яг. Тэгэхээр танаас бас нэгэн зүйлийг тодруулж асуухад тийм ээ Монгол наадмыг одоо хүүд олон худагт хийх болсон шалтгаан за үндслэл нь юу байна? Энэхүү одоо зорилтыг бас тайлбарлаж өгөх нь бас зүй ёсны хэрэг байх гэж би бодож байна л та. За тэгэхээр хүүд олон худаг маань эрт дээр үеэс даншиг наадмуудыг зохион байгуулж исэн өнөх одоо уламжлалтай ийм хөндий. За тэгээд дээрэс нь олон хүн цугларахад бас их бэрхшээл байх та тэр том тал нутаг 4900 га талбайтай шүү дээ. Тэгэхээр энэ 4900 га талбай ерөөсөө 900 га талбайд нь бүтээн байгуулалтын ажил өрнөн. За тэрийг ерөөсөө 900 га талбайд наадамч олон маань одоо нааднаа гэсэн үг. Тэгээд цаашдын талбайгаа бас бид магадгүй бүтээн байгуулалтын ажил маань өрнөөд тэр Монгол зогсолбор маань өшөө илүү жил ирэх тусам өсөж дэвжиж одоо наадамч олныхоо аятаа тухтаа наадах бололцоог хангах үүднээс өргөжин тэлэн тийм бодолцоо бодож удаа бас энэ хөдөлгөөдгийг сонгосон байгаа. За дээрээс нь бид түрүүн өмнө хэлсэн тийм ээ богоон зам явж байгаа, төмөр зам явж байгаа. За дээрээс нь баруун зүг рүү хөдөлсөн автозамын хөдөлгөөн байгаа нь сайжруулсан асфальтын зам байна шүү дээ. Тэр бүх одоо бололцоотой гэдэг зарчмуудыг үндэслээд хөдлөө одогтой 93 наадмыг нэг дор зохион байгуулдаг цогцлборыг бий болгоё гэсэн юм одоо засгийн газрын шийдвэрч гарлаа, нийслэлийн цэцэрлэгийн захирамжч гарлаа, захирамжийн дагууч тодорхой хэмжээний ажлууд маань хийгдэж байна. Тэгэхээр энэхүү одоо Монгол наадам одоо яг цогцлбор маань 14 онд хүлээл гэж өгнө гэсэн тийм энэ жилийн хувьд одоо хэдэн хувийг гүйцэтгээд за 14 онд хэдэн хувийг нь гүйцэтгээд одоо хэдэн сард одоо яг хүлээл гэж өгөх байгаа юм байна. За тэгэхээр энэ миний түрүүний хэлсэн автозамын зогсоолууд, машин техникүүдийн зогсоол, явган зам, гэрэлтүүлэг, за худалдаа үйлчилгээний бүс нутаг эдгээр маань энэ жилийнхаа наадамд ашиглалтанд орно.
За дараа жилээс Монгол наадам зохицлогоор маань иж бүрэн дээрээ наадмын өмнө ашиглалтанд орж улсын комисс төлөөлөж өгсөний үндсэн дээр одоо ард иргэд наадамч олно хүлээж авахд бэлэн болох юм байна. За тэгэхээр наадамч олод маань ерөөсөө эх 14 онд л нэг дор бөхөөж үзчин, за тэгээ мориоч үзчин, сур бараа багаач үзчин, нэг дор л одоо 93 наадмаар гэр бүлэрээ сайхан үзхэндээ. Тэгэхээр энэ жилдээ бол яах вэ? Магадгүй бидний яриад байгаагаар бол морио үзсэн хүмүүс нь бөхөө үзэж чадахгүй, бөхөө үзсэн хүмүүс нь морио үзэж чадахгүй ийм нэг дутагдaltaй талууд байгаа юм. Тэгэхээр л цаашдаа бид нэг дор л цуглуулсан дээр нэг дор зохион байгуулалтаа эрүүл аюулгүй талаас нь зохион байгуулнаа л гэж үзэж байгаа. Тэгэхээр энд дагуучсан төлөвлөгөө гарсан. Төлөвлөгөөнийхөө дагуучсан бид яг маршрутынхаа дагуу явж байгаа. Нэмэлт зүйлийг асуухад төсвийн хувьд бас хүмүүс айгүй их байна. За 54 төв маань энэ өмнөх жилүүдийг бодвол илүү их мөнгөөр за наадмын бүтээн байгуулалтыг хийх гэж байна гэсэн одоо шүүмжлэл төртөөд байгаа л да. Энэ тал дээр бас тайлбар хийх юм зөв болов уу гэж бодож байна. Тэглгүй яах вэ? Тэгэхээр ер нь өмнөх жилүүдэд ч гэсэн хүүтлээд санаад морь уралдуулдаггүй байхад яарамгийн дэмжгээд бид нар бас морь уралдуулдаг тал байлаа шүү дээ. Айдсын даваа гээл алдар талгаа ороогоод ирлээ гээл бид хүн болгоны чихэнд хоногссон. Гэтэл тухайн орчин маань ямар байсан? Ерөөсөө зүлэг ногоо гэдэг юм байхгүй. Улаан шороор гэлцсэн газар л одоо нэг хэдэн хэдэн жилиг наадмын өнгөрөөчлөө шүү дээ. Тэгэхээр дараа нь тэндээс шилжээд хүйдлээ одог гэдэг газар шилжсэн. За хүйдлээ одог газар маань яармын нэжийг бодвол харьцангуй талбай томтоо үзэгдэх орчин одоо нээлттэй тийм ээ. Альж газраас очиод үзсэн хаана юу зохион байгуулагдаж байгаа нь тодорхой нүдний өмнө ил байдаг учраас энэ талбайгаа ашиглаад ерөнхийдөө одоо 93 наадмын зохицлбор барьж байгаа. За дээрэс нь энэ хөрөн мөнгө санхүүг хийж иргэдийн аятаа тухтаа наадах бололцоог нэгдүгээр бий болгож байна. Цаашдаа Монгол уламжлал, Монгол ёс заншлаа авч үлдэхийн тулд энэ зохицлбор маань баригдаж байгаа юм. Ерөөсөө л одоо бүх одоо Монголын гисэн бүх зүйлүүд маань генесийн номонд гадны орны номонд бичигдэхдээ харийн улсын нэрээр бичигдээд байгаа шүү дээ. Тэгэхээр энийг л одоо авч үлдэхийн тулд Монгол наадам гэдэг маань бидний салшгүй үнд соёл юм байна. Тэгэхээр энийг л авч үлдэхийн тулд 93 наадам гэдэг маань бидний бахархалтай тийм ээ. Хүн болгон л одоо бөхөө дээдэлдэг, морио дээдэлдэг, сур харваастай дээдэлдэг. Хүн болгон хажуугаар зөрөгтөө баг адис ахын холдгол зөртөг үстэй. Ийм учраас энэ хүмүүсийн дээдэлж байгаа Монгол өв соёлоо хадгалж үлдэхийн тулд хөрөнгө хаях ёстой, бүтээн байгуулалтыг хийх ёстой, ард иргэд энийг дэмжих ёстой. Тэгээд тэндээ сайхан бүтээн байгуулалт бүх юмуд нь босоод ирсэн цагт да сайхан бүтээн байгуулалт бослоо шүү гэдэг имийг ирэхгүй хэлэх баха гэж би бодож байгаа юм. Ер нь за тэгэхээр бас нийслэлийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаас танилцуулах нь зөв хэрэг байх гэж бодож байна. За бас засаг дарга бас захирамж гарсан байгаа шүү дээ. Энэ талаар бас тань үзэгч болондоо танилцуулахгүй юу? За тэгэхээр бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийслэлийн засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 29-ний А540 дороотой албанд одоо захирамж гарсан байгаа. За энэ захирамж маань ерөөсөө одоо бүтээн байгуулалтын ажлыг түргэн шуурхай, чанартай, өнгө үзэмжтэй, иргэдийн ая тухтай бололцоог хангасан ажлыг хийж хэрэгжүүлээ гэсэн ажил явж байгаа юм. Тэгэхээр энэ дээр бол миний түрүүний хэлсэн 3,000 хүний суудал, за нийтийн бие газрын асуудлыг шийдвэрлэх, за мөн 240 литрийн багтаамжтай хогийн саагуудыг байршуулах. Энэ маань хөөдлөө одогт нэн төрөнд тулгамдж байгаа асуудал юм байна. Иргэд ихэд морь ирж ийн хэдэл шамбаарлал биенийхээ дээгүүр гарах нь холгүй дээр дороо оролцоод морь харж яадаг. За дээрээс нийтийн бие газар оочор дараалал ерөөсөө айхтар том оочор үүсчихсэн байдаг. За энэ тэндгөө одоо гялгарууд, эдсэн чихрийн цаас, одоо хууш уурны идээд гадуураа хайсан тэр сальфитнууд ерөөсөө тэр өөдлөө одгийн хөндийг л нэг өсөнтэй бүр ингээд хогн цэцэг болгочихж байгаа. Цэцгийн хог болгочдөг. Энэ асуудлыг эхний ээлжин шийдвэрт гүйцнээс нийслэлийн засгийн Батүл даргын маань захирамж гарсан байгаа. Энэ захирамжийн хүрээнд ч гэсэн гүйцэтгэгч компаниуд маань ажиллаа эхэлсэн хөдлөө тогтоод ажиллаж байгаа. Тэгэхээр энэ ажлууд маань тодорхой үр дүнгээ өгнө. Наадмын өдрүүдэд өгөхөд бид одоо ямар ажил хийж гүйцэтгэв, дараагийн 14-ний өдрүүдэд бид 7 сарын 14-нд хийсэн ажлаа дүгнэн, ажил хэр бүтэмжтэй байв, хэр үр дүнтэй байв, хэр иргэдэд наалтцтай ажил хийж чадсан байна гэдгийг дүгнэх учраас одоо наадмын дараа энэ асуудлыг бол дүгнээд үнэхээр хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажил хийсэн байна уу? Иргэдэд үнэхээр хэрэгтэй гэсэн асуудлуудыг дэвшүүлж ажил хэрэг болгож чадсан байна уу гэдэг асуудлыг наадмын дараагаас л өгнөндөө. Тэгээд бид бол энэ ажлыг хийхдээ мэдээж зүгээр одоо тэн тим юм хийх ёстой гэдэг үүднээс хийгээгүй тооцоо судалгаа бүх үндслүүдийн дагуу л хийж байгаа ажил юм байгаа шүү. Үйлчлэгээний байгууллагуудаас яг ямар зохион байгуулалттай ажиллахаар болж байна? Үйлчлэгээний байгууллагууд тэр юун дээр гарсан одоо хүүд олоо удаг дээр ихэд одоо хог одоо гарч лээдэг тийм ээ ингээ хүмүүсийн хог хаяд ухамсаргүй байлаа сайн. Тэгэхээр энэхүү байдлыг зохицуулахын тулд одоо за хоггүй орчинд наадахын тулд үйлчлэгээний байгууллагууд хэрхэн ажиллах вэ? За тэгэхээр дүүргүүдэд хог тээвэрлэгч компаниуд бүс нутагт хуваарлцсан ажиллаж байгаа.
Тэгэхээр энд бидний ерөнхийдөө ярьж байгаа нь бол тогтчлох хүчний компани буюу түүхүүд байгаа. За энэ түүхүүдүүд нийслэлийн хэмжээнд 300 гаруй хог тээврийн машин байдаг. За нэг хороонд бол 2 хоногддог гэж утгаараа бодоход бол энэ бүх машинууд маань наадмын өдрүүдэд хог тээврийн үйл ажиллагаанд гарч ажиллана. За дээрээс нь шар хантаацтангууд маань ажиллана. За нийт эзэмшин Занбаатар ажиллаж байгаа ногоон хантаацтангууд буюу ногоон байгууламжийн ажилчид маань энд дайрчлагдаж ажиллах ёстой. Тэгэхээр энд бол ерөөсөө төр захиргааны байгууллагуудын бүх ажилчид одоо ард иргэдийг сайхан наадах бүх бололцоог хангаж ажиллахын тулд бүрэн бүрэлдэхүүнээрээ наадмын 3-4 өдрүүдэд ажилланаа. Борив бохис хэлгүй наадамч олныхаа сайхан наадуулах үүднээс өдрийн 24 цагаар л жижүүрлээд ажиллаад хяналт захиалагчийн хяналтаа тавиад ажиллаа чанартай гүйцэтгэл дуусгах ажлыг л одоо хянж ажиллах юм байна. Тэгэхээр энд бол ард иргэд маань ч гэсэн биднийг бас сайн дэмжиж ажиллаараа тийм ээ. Биднийхээ бүтээн байгуулж ажилласан энэ бүтээн байгуулалтыг ч гэсэн эзний ёсоор хайрлаж гамдаж ажиллах хэрэгтэй эргэж одоо наадах хэрэгтэй байгаа шүү л гэдгийг иргэддээ бас анхааруулж хэлье. За баярлалаа. Тэгэхээр сайн сайхны бэлтгүүрүүдийг олоод лизинг илт одоо шууд ярилцлага өгөөр өндөрлөж байна. За тэгэхээр өнөөдөр бол бид бүхэн удахгүй болох үндэсний баяр наадамтай холбоотой за бүтээн байгуулалт хэрхэн явагдаж байгаа, юу тусгагдсан талаарх мэдээлэл өгсөн тодорхой бас мэдээлэл өгсөн баха гэж найдаж байна. За тэгэхээр манай өнөөдрийн зочинд бол Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны төвчлөлд хариуцсан ахлах мэрэгжилтэн за од жаргал маань оролцож дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байгаа юм. Ингээд сайн сайхны бэлтгүүрүүдийг илт одоо лизинг за илт одоо ярилцлага өгөөр өндөрлөж байна. За дараагийн дугаар уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.